Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа Chad Roberts-ны 13 Bread номноос Basic Country Love буюу өдөр тутмын энгийн талхны жороор нь хамтдаа талах барьж туршиж үзнэ. За энэ жорны онцлог бол нухот гэдэггүй. За хамгийн бага гарын ажиллагаа ордог гэдгээрээ онцлогтой. За түүнээс гадна эцсийн бүтээгдэхүүн бол маш сайхан шажигнасан гадаргатай. За өөрийн гэсэн өрмөц сайхан амттай болдог гэдгээр онцлогтой байгаа. За өөрөө Chad Roberts гэдэг хүмүүс маань өөрөө за энэ хөрмөний талх буюу sourdough bread гэдэг хүмүүсийн дунд бол өөрийн арга технологиороо авдарсан мундаг хүн байгаа. Ингээд та бүхэнтэйгээ өөрийн сурсан мэдснээ, өөрийнхөө уншсан судалснаа хуваалцж байгаадаа баяртай байна. За хамгийн түрүүнд 700 мг ус хэрэгтэй. Гэрийн хэмтэй ус гэж болно. Ойролцоогоор 25-26 хэмээн билэнтэй. Тэгээд үүн дээрээс 200 г сайхан эссэн хөрөнгөө хийчихье. Хөрөнгөө таргаад одоо үүн дээрээс гурлаа хийнэ. За гурал бол 900 г нэгдүгээр гурал, 100 г бүхэл өрийн гурал орно. За миний хэрэглэх гэж байгаа гурал бол хурахын нэгдүгээр гурал. За хурахын бүхэл өрийн гурал 2 байна. За эхлээд нэгдүгээр гуралаа хий. За би нэг уртчлаад хэмжчихсэн байгаа. Бүхэл өрийн гурал. Ерөнхийдөө бол бүх орчинд маань нийт 750 мг ус орно. Гэхдээ бид нэр дөнгөж сая 700 хийчихлээ тийм ээ. Тэгэхээр зурмгаа амраачаад давстайгаа үлдсэн 50 г хийчихнэ. За ингээд зурмгаа зурчихлаа. Одоо зурмгаа сайхан таглаад бүтээгээд 25-аас 40 минут орчим сайхан амраана. За амралтыг бол алгасахгүй, удахгүй буцаад ирье. За ингээд зурм маань сайхан амарчихлаа. Одоо 20 г давс. За 20 г бол нэлээд их давс шүү. За үлдсэн 50 г усаа нэмээд одоо үүнийг сайхан нэг гараараа базаад холчихно. За давс бүрэн холдохгүй байгаа талаар битгий санаа зовоорой. За ингээд сайхан холчихлоо. Одоо үүнийг гэрийнхээ хэмд 4 цаг орчим эсгэнэ. За манай гэрийн хэм бол одоогоор 24 хэм байна. За 4 цаг эсэхтэй эхний 2 цагт нь эвхэлт гэдэг зүйлийг хийнэ. За тэгэхээр намайг хараад аваарай. За гараа нь орчихсон. Тэгэхээр зураг маань алдахгүй. За нэг талаас нь аваад. За одоо энэ талаас нь аваад. За ингээд яг энэ үйлдэлийг 30 минутын зайтай ахин 3 удаа хий. Тэг үргэлжлүүлээд 2 цаг орчим хөөлгөнө.
За ингээд зураг маань. За нийтдээ 3-4 цаг орчим амарчихсан. Таталтаа игээд дуусчихсан. Ажлын тавцангаа одоо гурилдаад хэвлэх гэж байна. За энэ нэлээд том хоёр талах болно шүү. За. Зурмгаа сайхан аваагаад. За одоо бол зүгээр зурмгаа ихэ тавьчих. За одоо үнийг ингээд ажлын тавцсан дээр 10-аас 15 минут орчим амраагаад буцаж ирээд хэвлэнэ. За ингээд зураг мөн сайхан амарчихсан. Одоо дахиад хэвлээд за ингээд гадаргуухан жоохон чангалж өгч эргүүлээд нөгөө гөлгөрлөө. За одоо үнэгээ сагсантай хийнэ. Агаар юм бүлгийг хагалчаар. Тэгээд энийг чимгээд чангалж гана. Өгөх юм байна. Маань маш сайхан хөөчихсөн байна. За шүүгэнд би талах барах тоогоо 270 хэмдээр халаачихсан байгаа. Ерөнхийдөө бол их сайн халдаг шарх шүүгэнд бол энэ бол 250 хэмдээр халаасан гэсэн үг. За шарх шүүгээ маш сайхан халсан байх нь их чухал. За одоо бол зүсэлтийг дуртай хэлбэрээр хийнэ. За ингээд би маш энгийн зүсэлт хийж эхлэв. Одоо шарх шүүгэнээс тоогоо гаргаж ирэн. Тоогоо гаргаж ирэхдээ гараа сайн хамгаалаарай. Талхаа өрчилөхгүй тулд тэгшлээд өгнө. За одоо шарх шугандаа хийгээд. За ингээд шарх шугандаа хийчихлээ. За эхний 20 минутыг 250 дээр хоёр талаас нь чигнэлээ. За ингээд 30 минутын дараа
талх маань цагаан багаз. Тэгэхээр одоо үргэлжлүүлээд галаа 240 болгож аваад 20 минут сайхан шаргалтуулаад чигнэ. За ингээд талх маань гараад ирлээ. Маш сайхан шаргалтсан байна. Ингээд үүнийгээ сайхан хөргөн. За тэгээд дараагийнхаа талхыг барина. За ингээд хоёр талх маань маш сайхан хурцчихсан байна. Тэгэхээр одоо талхаа задалж үзнэ. Их сайхан амттай болсон байна. За ерөнхийдөө юуны тортын талхны нэг онцлог болвол яг маш огцом өндөр хэмийн халуунд жигэндэг учраас нэгэ цэврэн үүсдэг, гадна талын шажигэр болдог байгаа. За тэгээд өөрийн гэсэн их сайхан амттай. Ингээд бичлэгийг маань дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа. Ингээд та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзлаа баяртай.